Сайн байцгаана уу үзэгч та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг айлтган дэвшүүлж байна. ТБС телевизийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Түүнбэсийн мэдээллийн үйлчбэрийн ээлжид дугаараараа өнөөдрийн орон нутгийн онцлог мэдээллүүдээ та бүхэндээ танилцуулъя. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаа танд баярлалаа. Дархан улаамаг олон улсын орны хотуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хэлсэн. Тэгвэл энэ удаад холбооны бүгд найрамдах Герман улсын элчин сайд ноён Хельмут Кулиц Монгол улсын 2 дахь томоохон хот болсон Дархан хотноо айлчилжээ. Ингээд албан айлчиллийн хүрээний дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүргэнэ. Монгол улстай урт удаан найрсах хамтын ажиллагаатай улс орнуудын нэг холбооны бүгд найрамдах Герман улсын элчин сайд ноён Хельмут Кулиц Дархан уул аймагт айлчилж аймгийн засаг дарга аз жаргал тэргүүтэй албаны хүмүүстэй албан уулзалт хийлээ. Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болсон боловсролын салбар зэрэг чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг онцолж байна. Дархан хоттой бол бас урт удаан хамтын харилцаатай байсан. Тэгээд энэ харилцааг бас мэдээж цаашид ч гэсэн үргэлжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Тэгээд засаг даргын бас хэлсэнчлэн боловсролын салбарт ч гэсэн бид одоо хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх хүсэлтэй түүнийг бол бас хүлээж авч байна. Ялангуяа Монгол Германы хамтын ажиллагааны хүрээнд боловсрол бол одоо тэргүүлэх чиглэлд ордог. Бид бол нийтдээ 3-4 чиглэлд бол Монгол улстай хамтын ажиллагаагаа одоо хөгжүүлж байсан. Боловсрол гэдэг тэр дундаа бол одоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн боловсролтэй чадварлаг одоо боловсруучныг бэлтгэх энэ дээр бол бид анхаарч ажиллагааг ирмэлцдэг. Дархан хотод ч гэсэн политехникийн коллеж дээр захиргааны өндөр хүчтэй эрчим хүч гэх мэтчлэн одоо салбарт бол боловсруучныг дэмжихийг бол зорж байгаа. Тэгээд энийг ч гэсэн илүү төлхөө хөгжүүлнэ гэж бодож байна. Тэгээд Дархан аймгийн одоо засаг даргын хэлсэнчлэн боловсролын салбарт одоо төлхөө хамтын ажиллагаа хөгжүүлэх төр саналыг бол бид бол судлалж илүү одоо энэ талаар л санаагаа тавих болно. Дараагийн мэдээ. Дархан хотод өдрөөс өдөрт барилгажилт эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед дулаан хангамжийн ачаалал өсөн нэмэгдэж байна. Мөн 10,000 орчим айл өрхийг орон сууцжуулах залуу ус 1-2 хороол төслийн хүрээнд дэд бүтэц татах ажил хийгдэж байгаа гэх зэрэг Дархан хотын дулаан хангамжийн асуудалд онцлог мэдээлэл олон бий. Тэгвэл жишээлбэл улсын хэмжээнд зохион байгуулагддаг томоохон зөвлөгөөнийг энэ жил Дархан хотод төвлөрүүлэн зохион байгуулж байна. Монгол улсын хэмжээнд аймаг төв сум суурин газрын дулаан хангамжийн үйл ажиллагааг хариуцсан дулааны станц, дулааны шугам сүлжээний байгууллагуудын хоорондын харилцаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, харилцаан туршлах судлах, 100% шугам тоноглолын үр ашгийг дэршлүүлэн тулгамдж байгаа асуудлуудын талаар хэлцэх зорилгоор Дархан улс аймагт төвлөрсөн дулаан хангамжийн системийн өнөөгийн байдал, цаашаа давах арга хэмжээ сэдвт улсын хэмжээний зөвлөгөө зохион байгуулагдаж байна. Энэхүү томоохон сургалт зөвлөгөөнийг Монгол улсын эрчим хүчний яам, Улаанбаатар дулааны сүлжээ, Дархны дулааны сүлжээ, Дархны дулааны цахилгаан станц, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцат компаниуд хамтран зохион явуулж байна. Зөвлөгөөнд аймгийн төв сум суурин газрын дулаан хангамж хариуцсан үйлдвэр компаниудын ерөнхий инженерүүд, горим тооцоо, ашиглалтын инженер техникийн ажилтнууд гээд Улаанбаатар хот болон 21 аймагаас хүрэлцэн ирсэн 130 орчим хүн оролцож байна. Эрчим хүчний яамнаас бол эрчим хүчний засалтгүй найдвартай байдлын тулд их усруудыг барих, дулааны шугамын шинжилгээ хэрэгжүүлэх, мөн дулаан дамжуулах шугам сүлжээний дамжуулалт түгээх сүлжээний алдагдлыг бууруулах, тэнэтийн чиг хандлага болоод байгаа ногоон эрчим хүчийн технологиг дулааны эрчим хүчний системд нэвтрүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч ажиллаж байна. Засгийн газрын хөрөнгө оруулалтаар нэг л жишээ хэлээ л да. Залуус 1-2 дугаар хороолгож байгаа. Нийтдээ 50 тэрбум төгрөгөөр энэ 11,000 орчим иргэний айл өрхийн орон сууц үүнийгээ дагаад бас нөгөө төрийн болон хувийн үйлчлэгээ байгууллага сургууль цэцэрлэгийн 125 гад ийм төлөвлөлт хийгдээд энэний инженерийн шугам сүлжээг бий болгоод одоо энэ 2025 онд төсөлтөнд дуусгах чинь. Энийн ач холбогдол нь бол энэ төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, Дархан хотын одоо энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд бид нэр 50 тэрбум төгрөгөөр зөвхөн инженерийн шугам сүлжээ, дулааны эрчим хүчний тоноглол шугам хоолойг бол татчих. Энэ орон нутгийн энэ инженер техник ажилтнаас энэ мэдээллийг бол маш сайн хүртээмжтэй мэдээлэл авч байгаа гэж ойлгож байгаа. Мөн эрчим хүчний яамнаас энэ дулаан хангамжийн бодлогоо, мөн энэ эрчим хүчний зохицуулах орооноос энэ дулаан хангамжийн үн тариф яг үйлдвэрлэлийн хэмжээнд байна уу юу? Яг энэ чиглэлээр ажиллаж байгаа ажилч стандарт маань бас зохих энэ яам зохицуулах ороондоо бас үнэн
байдлыг бас ажлынхаа онцлогийг тайлбарлаж ингэж мэдээлэл сольж сургалт болж байна. За Улаанбаатарын хувьд бол өнөөдрийн байдлаар бол суурь зүйн талаас бол одоо 40 гаруй хувиар бол давтсан юм байгаа. Их усүрийг яаралтай нэмэх шаардлагатай байна. Улаанбаатарын агарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгуулах явцад бол төрсөн лагамжийн хэрэгцээ урлууд жилүүдийнхээс бол өндөр хэрэгцээ бол гарч иж байгаа. За энийг хангахын тулд бол сүүлийн жилүүд ойролцоогоор бол нэг 200 гаруй гектарын хэрэглээ жил болгон одоо төрсөн лагамжид бол нэмэгдэж байна. Бүхэлдээ бол суурин газруудын лагамж дээр бол нэг онцлог өнөөдрийн зөвлөгөөнөөс бол ижил одоо яригдж байна. Энэ юу вэ гэхээр зэрэг үн тарифтай холбоотой асуудал. Тэгэхээр одоо төрсөн лагамж гэдэг бол өөрөө өртөг өндөртэй үйлдвэрлэгдээс гадна өнөөдрийн борлуулж байгаа өртөг бол яг бодит өөрийнхөө өртөгт бол хүрэхгүй байгаа. Одоо 50% ч үндсэндээ бол хүрэхгүй байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бол төрсөн лагамж дээр байгаа хэрэглэгчдэр бол тариф нэмэх өртөгтний хувьд бол асуудал бол өнөөдрийн одоо энэ зөвлөгөөнд бас бүх одоо суурин газруудын боломжтой асуудал бол энэ бол бүгдээрээ нийтлэг юм байна. 14-5 жилээр энэ нэгдсэн юм зөвлөгөө зохион байгуулж хийж байгаа. Энэ бол үнэхээр одоо өвлийнхаа удирлыг давж өгүүлсэн дулаан хангамжийн мэрэгжлийн одоо хүмүүсүүд мэрэгжлийн байгууллагын ажилтнууд хоорондоо одоо уулзаж цаашдаа зуныхаа их засварыг бид нар ямар шиг хэмжээнд хийх вэ? Бид нар юун дээр одоо анхаарах вэ? Цаашид одоо дараагийн өвлийн бэлтгэлийг хангахын тулд бид нар хоорондоо ийм ажилдаа уялдуулж хийж гүйцэтгэе. Энэ тал дээр одоо анхаарч яждгийг цаашдаа Монгол орны дулаан хангамжийг хэвийн хэмжээнд өвлжүүлэх бид бүхний үүрэг чухал шүү гэдгийг одоо энэ семинар зөвлөгөөний үед хэлэлцэж хамтран ажиллах гэж ийм зөвлөгөөнийг зохион байгуулж хийж байгаа. Зөвлөгөөний үеэр эрчим хүчний салбарын бодлого, дулаан хангамжийн өнөөгийн байдал, байгаль орчин дээлтэй, үр ашиг өндөр шин техник технологи, орон нутгийн дулаан түвгээг хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зохицуултын талаар, мөн Дархан Улаан аймгийн төв, Дархан хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, багц чадлын усан халаалтын зуухны горим тохируулга, газар зүйн мэдээллийн системд суурилсан төвлөрсөн дулаан хангамжийн мэдээллийн менежментийн систем, Сэлэнг аймгийн төв Сүхбаатар сум, Дорногов аймгийн Замын үд сум, Увс аймгийн төв Улаангом сумын дулаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, өвөл давсан тайлан хэдийн төлөвлөлт, төсөл хөтөлбөрүүд буюу онцлог аймагуудын мэдээллийг хүргэсэн юм а. Мөн дулааны техникийн нөхцөлийн хүсэлтийг шийдвэрлэх цахим системийн тухай, дулааны шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр жигд хангах, дулааны сүлжээний горим тооцоо тохируулга, зөвшөөрүүлэх хийх аргачлал, сүлжээний усны химийн шинж чанар тавигдах шаардлага, хим ус цэвэрлэлийн тоног төхөөрөмж зэрэг сонирхолтой ихтгэл сэдвүүдийг мэргэжлийн хүмүүс танилцуулан хэлэлцлээ. Цаг үеийн болсон юм чухал зөвлөгөөн бол Дархан хотод маань бол болж байна. Энэ нь ялангуяа яг чухал зөвлөгөөн гэхэлэр манай Дархан хот бол одоо барилгачлалт бол сүүлийн үед бол маш эрчимтэйгээр явагдаж байгаа. Энэнийг дагаад бол дулааны хэрэглээ бол огцом нэмэгдэж байгаатай холбоотой бол бас одоо ижил төстөө дулаан хангамжийн системүүд маань бол бас ямар жаргал зовлон байдгийг энийг хоорондоо ярилцаж авч ер нь цаашдаа дулаан хангамжийн систем яавал чанартай үр ашигтай найдвартай ингэж хэрэглэгчдийг хангах уу гэдэг дээр бол хоорондоо зөвлөлдсөн бие биентэйгээ танилцсан ийм сайхан чухал зөвлөгөөн болж байна. Тэгээ орон нутгийн дулаан хангамжуудын бол их усруудыг бол одоо хууч уламжилт одоо нүүрсний технологиор явуулж байгаа. За энийг төвшингээ ахиулах, за дэлхийн чиг хандлагатай нийцүүлээд ногоон эрчим хүчийг ашиглах эдгээр асуудлуудыг энэ зөвлөгөөн дээр бол одоо хөндөж тавигдж байна. Цаашд одоо эрчим хүчний дулаан хангамжийн асуудал болоод өнөөгийн одоо төвшнээ яаж сайжруулах вэ? Энэ өвөл ямар алдаа дутагдлууд гарав гэдгийг энэ олон байгууллагууд бол харилцан туршлагаа солилцдог ийм ач холбогдолтой уулзалт байгаа. Жилд одоо нэг удаа зөвлөгөөнөө хийгээд энэ ингээд хавар зуны засварын үйл ажиллагаанд бүх асуудлуудаа алдаа дутагдлаа залруулж сайжруулдаг ийм ач холбогдолтой юм байна. Монгол улсад дулааны эрчим хүчний салбарт тулгамдж байгаа хамгийн гол асуудал бол дулааны эрчим хүч түгээж байгаа өртгийг жишигт нийцүүлэх асуудал болоод байна. Тодорхойлбол дулааны эрчим хүч бодит өртгөөсөө даруй 2-4 дахин бага өртгөөр хэрэглэгчдэд хүрч байна. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний компаниудын санхүүгийн алдагдал, ажилчдын цалин хүнсний хэмжээ, хүний нөөцийн асуудал гээд олон асуудлыг үүсгэсээр байгаа юм а. Бид жишээ болгож Сэлэнг аймаг болон Архангай аймгийн төлөөлөөс байр суурийг нь тодруулсан юм. Манай аймгийн хувьд бол үн тариф бол 100-ны одоо 75% айл өрхөд холбогдсон байдаг. За тэгээд айл өрхөдийн үн тариф өнөөдөр Монгол улсын хэмжээнд бол бага байгаа. Тэр утгаараа одоо биднээс одоо 1 гигакалори дулаан нэг манай одоо станцууд одоо 100 мянган төгрөгөөр үйлдвэрлэхэд хэрэглэгчид биднээс 1 гигакалорийг 75 мянган төгрөгөөр борлуулдаг.
Тэгээ энэ одоо дундаас одоо биднээс одоо алдагдлаа одоо маш өөрч энээсээ болж биднээс цаашдаа засвар үйлчлэгээ хийх, үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах, ажилчдын нийгэм асуудлыг шийдэх одоо нөхцөл байдал хүндхэн байдаг орон нутгийн хэмжээнд байгуулгын хувьд бол одоо биднээс 100 мянга үйлдвэрчид 75 мянга борлуулалт тэгэл 100 мянгад нь л хөрвүүлэх хэрэгтэй байгаа. Тэгвэл одоо биднээс ямар ч сан өнөөдрийнхээ нөхцөл байдлыг засвар үйлчлэгээ хийх, залин мөнгөд үе шаттай цаашдаа арга хэмжээгээ төлөвлөж ажиллах нөхцөл байдал бол бүрднэ л гэсэн. Одоо жишээлбэл манай аймгийн дулаан үйлдвэрлэлийн нийт зардлын 52% нь бол орон сууцыг халаах зарцуулдаг. Мөртлөө нийт орлогын 4-6% нь орон сууцнаас авдаг. Энэ бол ингээд хамгийн одоо тэнцвэргүй зохисгүй цааш эрчим хүчний тулгамдж байгаа гол асуудал байхгүй юу. За энийг бол социализм үед яаж зохицуулдаг гэсэн гэхээр орон сууцны татаас гээд нийтийн ах үйлчлэгээний яамнаас өгж ингэж зохицуулдаг байсан. Энэ зөрөөг нь, үнийн зөрөөг нь. Одоо болохоор яаж яах вэ гэхээр одоогийн энэ байдал бол бусад төсөвт газрууд дээр энэ орон сууцны алдагдлыг авчиж нэмээд байгаа байхгүй юу. Тэр алдагдал ханаас гарч ийнэ гэхээр жишээл Арангаа аймаг бол хамгийн холоос нүүрс тээвэрлэдэг 402 км-аас нүүрс тээвэрлэдэг өртөг өндөртэй дулаан үйлдвэрлэг ганц аймаг. Өөрийн нутаг дэвсгэр дээр нүүрс байхгүй. Тэгээд одоо ийм өртөг өндөртэй дулаан үйлдвэрлчээд нэг өрөө байрны нэг айлаас нэг 18-аас 21 мянган төгрөг авч байгаа байхгүй юу. Энэ нь бол одоо нэг урьдчилсан төлөвт ярианы утасны ярианд ч хүрэхгүй ийм зардал авж байгаа. Одоо жишээлбэл манай ажилчид бол 800-аас сая төгрөгийн цалинтай уурын зохинд ажиллаж байгаа хүн хаанаач хүрэхгүй. Одоо энэ үйлдвэрт ажиллах хүн олдохгүй болж байгаа. Тэгэхээр энийг улсын хэмжээнд одоо ингэж авч үзэх нь бол чухал байгаамаа гэж одоо энийг хэлэх гэж бодож ирсэн. Монгол Улсын хэмжээнд 21 аймаг сум суурин газар бүрт нийтдээ 30 гаруй дулааны сүлжээний төрийн өмч төвцөд компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Эрчим хүчний яамнаас алс хийцтэй хатуу түвшнээс татгалзан байгаль орчин дээлтэй ногоон эрчим хүчийг салбартаа нэвтрүүлэхээр зорж байгаа юм а. Гэхдээ энэ нь холын зорилго боловч одоогоор хэрэгжүүлэхээр эхний шангаа Дорногов аймагт татгаар удахгүй техник эдийн засгийн үзүүлэлт нь батлагдах юм байна. Мөн Хөвсгөл, Ховд, Дундгов зэрэг аймагуудад ойрын жилүүдтэй ногоон эрчим хүчийг нэвтрүүлэхээр яригдж байгааг онцоллоо. Салбарт шийдэх чухал асуудлууд араасаа хүүрч байгаа хэдий ч ногоон эрчим хүчний асуудлыг орхидуулж болох үг хэлж байлаа. Зөвлөгөөн 2 хоног үргэлжилнэ. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хүнсүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтдагхан шалгаруулдаг 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит алтан төлөө эзэдийг тодруулан малчны хотоор шагналыг нь гардуулж өгч байна. Энэ удаад Дархан улаан аймгийн Хонгор сумын малчин Бацтүр шагналаа гард авсан байна. Ингээд Хонгор сумаас бэлтгэсэн сурвалжлагыг үзүүлье. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит алтан төлөө эзнийг хавар мал түлэх цагаар шагналыг нь гардуулдаг уламжлалтай. Хаврын дунд сарын бэлэгдсэн өдөр Дархан улаан аймгийн Хонгор сумын малчин Бацтүр Бадам цэцэг нарын гэр бүл алтан унганы эзнээр тодорч аймгийн засаг дарга аз жаргал болон холбогдох албаны төлөөлөөд шагналыг нь хүлээлгөглөө. Тэрээр мал аж ахуйн үйлдвэрлэлд тасралтгүй 24 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай малчин бөгөөд мал маллах арга ухаан туршлага, байгаль цаг ур, бэлчээрийн даацтай тохируулан мал сүргээ чанаржуулан эрчимжүүлж байна. Мөн малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа гэлээ. Мөн 4 иргэнийг төр 2 үрхийн 4 малчныг байнгын ажлын байраар хангаж байна. За баярлалаа. Тэгээ энэхүү сайхан шагналыг бас одоо сум орон нутг маань авчирч өгч чад баяртай байна. Би одоо Увс аймгийн малчин сумын төрж өссөн Дархан улаан аймгийн Хонгор сумд ирээд одоо 18 жил мал малж байна. Тэгээд манай энэ Дархан төлөө тэгээд энэ уул бас их ээлтэй сайхан нутг ус тэгээд бас мал харч минь сайхан үржлээ. Тэгээд энэ нутгийн уул усныхаа аав ээжийнхаа малчин сайхан улсуудын ларга туршлага одоо малчин хүн бүхнийг хөдөлмөр хүн бүхний нүдэн дээр ил байдаг. Тэр сайхан нэг л харж дуурайж үлгэр жишээ авчил малаа малж л эдийн хэмжээнд явж байна та. Адуу өхөр хон 4 төрөл дээр л малж байгаа. Хаврын цаг үед ч одоо гүү унгална. Азар нь туслаа гарах газ өксүүлэл. Өглөө эрт адуунд явж гүү унгалж тэрүүг харах бас сайхан. Тэгээ өөрөөр тэгэл хамгийн түрүү адуундаа л мордон доо. Одоо тэгээд бид нар ч дээрхүү сайхан мал олонтой сайхан улсуудыг харахаар энэ хүн шиг л сайхан малаа мал олон болох сайхан маллах юмсан гэдээ болохоор цөөхөн малаас ашиг шим баах тэрүүг л одоо бид нар боддог болчих. Бэлчээр цагуур цаанаасаа л олон тооны малыг маллахад бас
зохимжгүй. Ерөнхийдөө одоо бодол бол цөөхөн малаас ашиг шим авахыг ил зорж, малынхаа тоо толгойг бууруулж цөөхөн малаас өндөр ашиг шим авахыг л бодож байгаа. Алтан унганы эзнэр тодорсон малчин Бацтүрийн тухайд мөн үндэсний өв соёлыг төвөнд илрүүлэх үүсэд хувь нэмрээ оруулж 2023-2024 онуудад Дархан аймгийн засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээнийг хамтран өөрийн адуун сүрэгт зохион байгуулсан байна. Дараагийн мэдээ Сэлэнг аймгийн Орхон сумын боловсролын болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай зарим тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэжээ. Ингээд хөтөлбөрийн дэлгэрэнгүй Орхон сумаас бэлтгэснээр үзүүлэх болно. Төвийн бүсийн Сэлэнг аймгийн сумдын боловсролын салбарт улсын эцсийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа хөрөнгө оруулалт Сэлэнг аймгийн Орхон суманд үргэлжиллээ. Тодорхойлбол Орхон сумын ерөнхий боловсролын сургуулийн багш нарт 20 ширхэг зөөврийн компьютерийг хүлээлгөө өгсөн юм. Багш нарын ажиллах орчныг шинэ ирээдүйд дижитал боловсролыг олоход дэмжлэг үзүүлж тоног төхөөрөмжийн шинжилэлт хийгдэж байгаа тэд баяртай байна. Энэ хичээлийн жил гэхэд одоо 5 6 дугаар ангид перс хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэгэхээр хүүхэд олгоо одоо энэ цахим хөгжлөд агаад ингээд интернетийн орчинд ингээд цахимаар перс хөтөлбөрөөр суралцах боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ дээр маш том юм дэмжлэг үзүүлж ингэж ажиллаж байгаад маш их баярлж байна. Тэгээд дараа жилээс одоо 3 дугаар ангиас эхлээд перс хөтөлбөр хэрэгжихээр байгаа. За тэгээд энэ дээр ер нь хүүхэд олгоо ингээд компьютертэй перс хөтөлбөрөөр суралцахад маш том дэмжлэг олж байгаад маш их баяртай байна. Багшийн ажлын хувьд бол ингээд орчин үеийн техник тоног төхөөрөмж компьютерийн хэрэгцээ ингээд маш их гардаг. Одоо сурагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн тулд орчин үеийн боловсролын одоо шинжилэлт тэр зүйлүүдтэй хөл нийлүүлэн алхахын тулд хамгийн хэрэгцээтэй зүйл маань бол компьютер тоног төхөөрөмжийн асуудал байгаа. Сэлэнг аймгийн Орхон сум онцлог зүйл ихтэй сум. Сэлэнг аймгийнхаа баруун хэсгийн 5 сумын зангилаанд оршдог бэлчээрэн дааз хэтрэлцтэй. Тиймээс эрчимцэн мал аж ахуй, махны чиглэлийн үйлдвэрлэлд зарим шаардлагатай тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж байна. Баруун 5 сумд руу холбогдоод жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой одоо тоног төхөөрөмжийн шаардлагатай юмуд байвал санал юм авах гэх юм. Бид нар бол бас төлөвлөж ирсэн нөгөө бүрийн хөтөлбөрт орсон байсан юмудаас нэдлэгний тоног төхөөрөмж одоо техникийн тодорхойлт хийгээд ингээд ажлын албанд нөхсөн. Тэгээ энэ өнөөдөр бас ингээд ажил болоод одоо хүлээлгэж өгч байгаа бас баяртай байна. Тэгээ таны одоо цаашдын ажилд бас орон нутгийнхаа ард иргэд одоо тамга газрынхаа хамт олон хүмүүс бас амжилт хүсье, баярлалаа. Зааш. Манай энэ Орхон сумын удирдлагууд маань бол тавьсан өсөлт бол нэг махны үйлдвэртэй болъё. За тэгээд энэ иргэн тойрныхоо сумдын махыг одоо боловсруулахын үйлдвэрийг манай сум байгуулад бас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх ажилд бас бидний байрлал маань их зөв болоод байна гэсэн санал тавьсныг одоо бас улсын хурлын гишүүдтэйгээ нийлж хамтарч одоо бас шийдсэн ажил маань өнөөдөр ингээд ажил болоод ирж байна. Тэгээ одоо сум орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлэх бас эдийн засгийг нэрчимжүүлэх тэгээд бас нэг орлого олох энэ боломжийг нэмэгдүүлэх чиглэлд одоо хөв нэмрээ оруулж байгаа их баяртай байна. Тэгээд одоо Орхон сумынхаа Сэлэнгийн ард түмэнтэй бол үргэлж хамтдаа бичээ чармааж ажиллах болно. Баярлалаа та бүхэнд. За. Улсын хурлын гишүүн Гонгорын Дамтан нэмийн Сэлэнг аймагт ажилласан томилолт бусад сумдад мөн үргэлжилсэн. Дараагийн мэдээ мэргэжлийн байгууллагууд шар усны үерээс сэрэмжлүүлсээр байгаа энэ цаг үед үерийн суваг шууд өнөө хэвийн ажиллагаа чухал болж байна. Тэгвэл Дархны дулааны цахилгаан станц төр өмчөд хувьцаат компани хамт олон Дархотын хэмжээнд 4100 м үргэлжлэх үерийн далан шуудууг цэвэрлээд байна. Нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд Дархны дулааны цахилгаан станц төр өмчөд хувьцаат компаниас хаврын их цэвэрлэлийн хүрээнд Дархан сумын 15 дугаар багийн хавтад хорооллын хойд цэгээс урд гарам хүртэлх нийтдээ 4100 м үргэлжлэх үерийн далан шуудууг цэвэрлэлээ. Үерийн далан шуудуунд иргэд ахын хог хаягдлаа их хэмжээтэй хайж байгаа нь далан шуудуу үерийн үсийг саатгүй урсгахад асуудал үүсгэж байгаа учраас цэвэрлэгийн ажлыг ингэж хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой байгааг хэлж байлаа. Дархны дулааны цахилгаан станц төр өмчөд хувьцаат компаниас энэ удаад 20 хүний бүрэлдэхүүнтэй 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа. Тус компанийн 60 жилийн энэ онц тохиож байгаа учраас нийгмийн хариуцлагын хүрээн дэх олон ажлыг хэрэгжүүлж байна. Гэсэн байдлаар өнөөдөр зөвхөн хогийн цэвэрлж байна. За одоогийн байдлаар 20 хүний бүрэлдэхүүнтэй 3 техник хэрэгсэлтэй. Жижиг тэрэг нэг 3 байна. Том ачааны машин 2 байна. Нэг автобустай ингээл цэвэрлэгээ хийж байна. Өнөөдөр ямар ч хогоо цэвэрлж байна. 2-3 өдөр бас нэг далангийн шороог бас зарим газруудад сайхан цэвэрлэхгүй бол бас болохгүй. За иргэд энэ үерийн далан шуудуу газар нэг хогоо битээ хийж.
Болзошгүй үер усны аюулаас өрсөн сэргийлж иргэд аж ахуйн нэгжүүд та бүхнийг ахан хог хаяглаа. Үерийн далан шуудуунд хаяхгүй байхыг анхааруулъя. Одоо та бүхэндээ цаг агарын урьдчилсан мэдээлэлээ танилцуулах болно. Үзэгч та бүхэндээ орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг мэдээллийн үйлбэрийн ээлжид дугаар энэ дөрөв өндөрлөж байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш шинэхэн дугаараараа эргөө уулзъя. Баяртай үзэгчтэй.